Асуулт хариултын хэсэг. Дүрээ хувиргаад ирсэн лусын эзнийг танилгүй оролцсон шогсон байж болох уу бурлаа? Байж болно. Мөн лусын гүрэн дотор булчимгийн үүл тарьсан лусын ёс цэгрийг том зөрчсөн тохиолдолд хариу илрэл нь давтан үүсгэх боломжтой. Тамхтай гэдгээ бус хийсэн үүлийн үрийн хариу нь лусын эцдийнүүлээр буун ирж буйн тэр. Тамгыг нь таниулахын тулд үүлийн шахаагаар тэгсэн байж болно. Шинээр төрсөн үрсэд янз бүрийн тууралт гардаг нь лустай холбоотой юу бурлаа? Лустай холбоотой байж болох зарим өвчлөлтүүд бий. Өөрийн махан бие нь энэ оршихуйн эрчимтэй нийцэхгүй байгаа тохиолдолд бий. Уул хайрхны эзэн савдагт арх дарс өргөөд байгаа хүмүүст хараал, жатга, хорой, барай гисгээлийн аль нь ирэх вэ бурлаа? Аль нь ч ирж болно. Ирэхгүй ч байж болно. Ирэхгүй байлаа гэхэд эцэг өвгдөөс тэр үрд үлдээсэн буйнаас нь хорогдно. Хорогдсоор буйн нь барагдахад махан биеийг нь зовооно. Эцэг өвгдийнх нь буян барагдахад үр удмаас буйныг нь хоослон гүйцээж дараа нь өөрийн махан бие рүү халтах нь жамын үйл юм. Гисгээл нь юунд илүү чиглэх вэ? Яс руу ихэвчлэн чиглэдэг үү бурлаа? Яс руу, дэлгүүр рүү, цус руу, уушиг чийж рүү ч байж болно. Тэгэхдээ хамгийн их шүд цуумаар айхтар өвтгдөг тамлаж болох өвчлөлөөр өвчлүүлнэ. Шидийн үйл хэрхийг дүүрэхэд ямар шалгуур тавигддаг бол бурлаа? Улаач гэлтгүй шидийн үйлд суралцаж буй шидийн эрхийг авах болсон хийгээд авах гэж буй үрсээс хамгийн түрүүнд сэтгэлийг нь тандан шинжиж үзнэ. Түүний дараа эрдэм мэдлэг чадварыг нь шалгана. Тэгсний дараа ямар үйлсэд зориулах вэ? Эсвэл зөнхлөн ашиглах вэ гэх чадварыг мөн даахгүй дэнсийг нь үзнэ. Тогтвортой, тогтворгүй байдлыг нь эсвэл эрмэлзэл, хаа хүртэл ямар үйлсийг дүүргэн өрнүүлэх вэ гэх мэт бүгдийг дэнслэн үзэж байж шийдвэрлэнэ. Сонрын, мэлмийн, үнрийн шид зэргийг яаж хөгжүүлэх нь зүйтэй вэ? Тийм гэсэн зарчим арга барил гэж би юу бурлаа? Баймгүй. Үрс бүхэнд өөрийн гэсэн арга барил бий. Сонрын шидтэй үр байлаа гэхэд өөр нэгэн үр гараараа сонирдох байдаг юм уу? Орон зайгаар аялан сонирдох зэргээр ондоо байдаг учраас түүнд нь нийцэмжтэй арга барилаар удирдан чиглүүлж заана. Түүнийг багш мөргүүд заах болно. 3 багцлааны үгдийг багцлаа бүрдэн дээд, дунд, доод гэж ангилдаг уу бурлаа? Ангилах боломжтой. Үгдийн синтий дүүргэж буй үйлс, чадвар, улаач болон удмын үрсээс хамааран ангилагдана. Дундаас дээд багцлаа руу ороход улаач болон удмын үрсээс гадна өөр юу нөлөөлөх вэ бурлаа? Бууж ирэх гэж буй эсвэл солигдох гэж буй онгодын өөрийн чадвар ямар үйлсийг хийх чадaltaа зэрэг нь нөлөөлнө. Мөн даан авч ирээдүйд дүүргэх үйлс удмын бусад үгдийн үйлийг дэнслэн өөрийн ёс суртахуун болон үг яриа зэргүүдийг үзнэ. Аль цаг үед байна дараагийн багцлаанд шилжснээр ямар үйлсийг хийх вэ? Хожим ямар үйлсэд хандан чиглэж зоригдох вэ гэд тэр бүгдийг нь харгалзан үзсний түнд багцлаа солигдно. Дундаас дээшээ ахлаа гэд
их том баяр болов уу бурлаа. Болноо. Хин нэгний ясан, цусан, үүлийн сүнс болоход ямар шалгуур тавигддаг вэ? Тэр сүнс ямар сүнс болохоо өөрөө сонгох боломж бий юу бурлаа. Хаанаас үүдэлтэй ямар чадвартай сүнс болох, ямар онцлог шидтэй, махан биед буугаад ямар үйлсийг дүүргэж чадах, хэр хэмийн эрчмийг тосон авч чадах, дэлхийд байхгүй эрчмийг буулган ирэх чадвартай юу? Дэлхийд байхгүй эрчмээр ундаалan оршдог бол яаж тэр сүнс удаан орших вэ зэргээс хамааран ямар үүлийн сүнс болсон нь илүү цохилтог шийдэж болно. Мөн мэдлэх гэж буй үрийн аль тал вэ гэдг нь чухал. Түүгээрээ ясан цусан гэд хуваагдах бурлаа. Үгүй, тэгж хуваах боломжтой ч зарим үед тэгж хуваахгүй. Хүсэл зоргоороо би тэр сүнс нь болмоор байна гэж болохгүй шүү дээ. Сүнс махан бие хоёрын нийлэмжээр ямар үйлсийг өрнөөх, дан сүнсээр ямар үйлсийг эсвэл махан биедээ ямар үйлсийг өрнөөж чадах чадвар маш чухал. Өвөг дээдс нь онгод болоогүй удам бий юу бурлаа. Хөх Монгол дотор байхгүй. Өөр улсад л бий. Бусад гүрний үрсийн эцэг үгэд тэгж их хүчтэй онгод болж дөнгөдөггүй юм. Хөх Монголын удам угсааны үгэд их баг хэмээр урван багцлаанд онгод болон хүрсэн байдаг. Тэнгэрийн гурван багцлаанд хүрдэггүй юм а гэхэд савдаг ертөнцид чулууны эзэн болчихсон байх нь ч бий. Улаач нар өвгдөө буулган авахдаа багаас дундаас дээд гэж явах нь дээрүү шууд дээд онгодоо буулган хөтлөгдөөд явах нь зөвөө бурлаа. Ямар цаг үед дор ямар үйлсийг дүүргэх вэ гэдгээ бодох нь чухал. Зарим үрсэд доороос дээшлэх нь зохимжтой бол өөр үрсэд дээдээс доошлох нь тохирч мэднэ. Тухайн удам бүрийн онцлог үйл хэрэгээс улбаалан ямар цаг үед ямар үйлс төв дэлхийд болон хөх Монголд өрнөж байна гэдгээс мөн дээд үгдийн эсвэл бага үгдийн үйлс зохилох учиртай цаг үе байна уу гэдгээс хамаарна. Бөө гихэн тархитай үрсийн хувьд ямар дарааллаар байх вэ бурлаа. Дээрхтээ ижилх. Дээд тэнгэрийн үгүүдтэй улаач олон байх уу? Дээд тэнгэрийн үгдийн үйлийг хийж байгаад цааш үргэлжлүүлэн хийж чадаагүй босноос дээд үгд нь хаяг тохиолдолд бий юу? Буцаад дунд тэнгэрийн үйл хийх зүйл болох болов бурлаа. Болноо. Дээд үгдийн үлийг тосон авч дүүргээгүй байлаа гэхэд дээд үгд нь дунд руу заримдаа бүр доод руу бууж ирэх тохиолдол бий. Ямар тохиолдолд бөө гихэн тархины тамга, ямар өрсөд бөөгийн тамга тавигддаг вэ? Ялгаа нь бий юу бурлаа. Ялгаа нь тухайн үрийн сүнсний үйл хэрэг дүүргэх үйлсийн өгөгдөл зэргээс улбаална. Нэг үр нартад мэдлэлээ гэхэд бөө гихэн тархиар үйлсээ дүүргэж байгаад дараа нь улаачийн үйл хэрэгт орох үйлсийн дараалалтай байж болно. Бусадтай нэгдэн нийлж тэднээс суралцах хувь тавилантай байж болно. Бөө гихэн тархиар явж байгаад дараа нь улаач руу шилжих юм уу бурлаа. Улаач байгаад бөө гихэн тархитан болж ч болно. Бөө гихэн тархитнаас улаачч бас болж болно. Эцсийн дүндээ чадвар нь адилхан болох уу бурлаа. Хоёулангийн туулж хүрвэл яг адилхан болно. Мөн тэр үр хэр ухаантай байна вэ гэдгээс хамаарна. Хоорондоо адил болон ялгаатай үйлсийг танин мэдэж суралцаад бөө гихэн тархитан боллоо гэхэд улаачийн эрдэмээс бөө гихэн тархины эрдэм рүү хувиран сурах,
цаашид өөрийгөө хөгжүүлэн эрдмээ дэлгэрүүлж үйлсээ зөвөр дүүргэж чадвал хоёулаа яг адил үр дүнд хүрнэ. Бүү гигийн тархины тамга гэд хэлэгдэхээс өвөг дээдс нь бүүгийн зиндааны өндөр өвгөд болох агуулга цаана байгаа юу бурлаа. Ялгаатай байж болно. Бүү гигийн тархиар улаачийн тамгатай байсан өвгдөөс илүү өндөр дээд хэмийн үүлийг дүргэх боломж бий. Бүү гигийн тархины бүү гэдэг нь тэр хүмүүний сүнсгэл биеийн хийх үйл тархины чадамжтай нь холбоотой нэрлээд байна уу бурлаа. Өвгдөө буулгаж байгаа болон буулгахгүй холбогдож байгаа хоёр үрд яг адил бүүгийн чадварын үйл хэрэгүүд байгаа. Түүн дээр нь бүү гигийн тархины бүүгийн улааж хэмээж нэрлээд байгаа нь тэр. Цуутын ахлагч үйлсээ сайн хийсэн бол дунд багцлаанд байх уу, дээд багцлаа руу гарах уу? Мянгатын жанжин, мянгатын гэдэг утгаараа шууд дээд багцлаанд сууна гэсэн ялгаа байгаа юу бурлаа. Энэ хоёрт маш том ялгаа бий. Цуутын үйл хэргийг мянгатын ноёноос илүү сайн дүүргвэл шууд дээд рүү суух боломжтой. Мянгат төмдийнх байлаач үйлсээ сайтар дүүргэхгүй байвал бага руу суух боломжтой. Ямар үйлийг дүүргэсэн бэ? Ямар чадварт суралцсан бэ? Хэр хэмжээгээр зорилтод үйлсээ дүүргэсэн бэ гэдгийн учирт нийцүүл. Нэгэнт дээд багцлааны онгот нь буусан бол бага дунд багцлааны өвгөд нь буужгүй бурлаа. Буцахгүйгээр зэрэгцээд буух тохиолдол бий. Тэр цаг үеийн үйлийг дээд өвгөдөнд дүүргээд дараа нь бага дунд багцлааны өвгөд буух боломжтой. Эсвэл буцан мордоод зөвхөн дээд өвгөд цаашид үйлсээ өрнүүлэн залах тохиолдол бий. Тэд бүгд цаашид дүүргэх үйл хэрэг улаачийн авах чадвар удмын нийцэмжит үйлээс хамааралтай. Улаач нь мухаг байвал дээд өвгөд тэгж их үйлсээ дүүргэхгүй. Чингис хааны онгот олон улаачтай бууж ирвэл ямар үйлсийг дүүргэх вэ? Амбгаа хааны онгот буун ирж үйл хийх явцдаа бага болон дунд багцлааны өвгдийн дүрээр ирж үйлсийг дүүргэх боломжтой юу бурлаа? Боломжтой. Учир нь Амбгаа хаан болон эзэн богд Чингис хааны үйл хэрэг нь дунд хийгээд багаар мөн олон төрлийн тамгуудаарч бууж ирэх боломжтой. Тэгэхээр хаа сайгүй Чингис хаан төрөх нь зөв юм байна тийм ээ бурлаа? Зөвөө. Саарал манан шиг зүйл алсаас ойртон бүчиж авах гээд байдаг гэж ярьдаг. Тэр ямар учиртай юм бэ бурлаа? Онгод эсвэл дайралгууд тэгж дүрээ хувирган үзэгдэх юм уу? Өрсийн харж танин мэдэх хэмжээ чадварт нь тааруулж тийхүү үзэгдэж байгаа нь тэр. Онгодтой адил мэтээр аягалсан хар муу сүнсч бий. Үр хүндэлтэд орсон ялах үрсийн сүнсийг асарч хамгаалдаг орон зай завсрын ертөнцид байгаа юу? Завсрын ертөнцийн сүнсүүд нийлээд нялх сүнсүүдийг цуглуулан хамгаалах үйл хэрэг байх уу бурлаа. Завсар ертөнцид эмх замбраагүй сүнснүүд хоорондоо хуран нийлж байрлах боломжтой. Зарим сүнсийг бусад сүнснүүдтэй зэрэгцэн цуг байлгахтай ойр ганцаар эзгүй талд байгаа мэт бусад сүнснүүдийн мэдээллийн сувгуудыг нь хааж байлгана. Зарим нялх сүнсийг сайхан сэтгэлтэй сүнснүүд хайрлан хамгаалж үүрэн шогших эсвэл өөртөө аван тээх тохиолдлууд олон бий. Ихэвчлэн удам угсааны өвгөд нь шүүрч авах нь илүүтэй. Хэдэн тийм жижиг сүнснүүдийг байлгадаг тодорхой газар бий юу? Тийм зүйлдээ таарсан учир
өрн тодруулан асууж байна бурлаа. Амьд байхдаа орхигдсон амьгүй болсон төрөөгүй байхад амийг нь тасалсан бяцхан сүнснүүдийг тээн хадгалдаг орон зай бий. Өндөр гигэн зан базрыг 21 дарих даган ирсэн гэдэг. 21 дарих нь иш үзүүлэгчд мөн үү? Тэд яг ямар үйл хэрэгтэй бүтээгдсэн бэ? Одоо бас тагж ирэх үү бурлаа. Биднийхээр нэрлвэл 21 дагуул онгод буюу 21 шидтэн ижэнаар хэмээн. Тэд бүгдээр тэнгэр оршихуйд оршдог бөгөөд тэнгэр оршихуйд тэднийг 21 дагинс ихүүд хэмээдэг. Номын хүч ухаанаар үйлсийг илүүтэй дүүргэсэн учраас ийм нэрлэдэг. Муухраар тайлбарлавал иш үзүүлэгч хэмээх нэрийн цаана шидийн хүчээр бүхнийг дүүргэгч хэмээсэн учиг ухаан. Утга агуулсан байгаа юм. Библи судар дотор ч иш үзүүлэгч гэж гардаг. Эдгээр 21 дээд ихүүд гараа хүргэх, эд зүйлээр дохих, эдийг ашиглах гэх мэтээр 21 өөр төрлийн шидийн үйлсийг хийх чадвартай. Тэнгэрт мөн шидийн оройн дээд хүчтнүүд хэмээгдэх 33 эцгүүд буюу 33 баатар сударт өгүүлэгдсэн эцгүүд байна. 21 дарих ихүүд буун ирж ямар үйлсийг дүүргэсэн бэ? Үрс мэднэ үү? Мэдэхгүй бурлаа. Түүнийг заавал мэдэх хэрэгтэй шүү. Яагаад гэвэл тэд 21 хүлээ нэгдэн нийлээд алтан дэлхийн төлөө маш том хэмээн буюу маш хүчтэй шидийн үйлсийг хийсэн юм. Иш үзүүлэгчид ямар цаг мөч болон ямар элчийг даган ирж байгаа вэ гэдгээс улбаалan өөрсдийн үйлс нь тодрон гарч ирдэг. Тухайн цаг үед ямар үйлс илүүтэй доголдон байна түүндэн зориулж иш үзүүлэгчид буюу шидэднүүд буудаг аягтай. Дарь ихүүдийн үлийг нь уншвал тодорхой болох байхдаа бурлаа. Тийм. Тэд одоо бас ирэх үү эсвэл 21 дарихийн дүрээр өөр иш үзүүлэгчд ирэх үү бурлаа. Өөр төрлийн иш үзүүлэгч нар ирнэ. Шашных гэдгээрээ илүүтэй тарны төрлийн шидтэй байх уу бурлаа. Үгүй. Өөрсдийн шидийн хүч чадвараас нь хамаарч байсан. Одоо 21 дарихийн суудал нь байгаа юу бурлаа. Тэнгэр оршуудаач байгаа, дэлхий дээрээч байгаа. Богдууд өдгөө тэнгэрт хаан суудаг вэ? Жишээлбэл богд жавцсан дамбуудагт. Өөрсдийн дүүргэсэн үйл хэрэгээс хамааран дээгүүр зарим нь доогуур сууна. Зөнгөлөн 70, 78, 96, 52, 41 гимжээстүүдэд байрлаж байгаа. Зарим хайрхтыг яагаад богд гэж нэрлэдэг юм бол бурлаа. Өөрсдийн үйл хэргийг дүүргэж байсан орон зай эсвэл өөрсдийн шүтдэг, өөрсдийг нь ивэдэг хайрхад учир тэгж нэрлсэн. Бурхан гэж ямар хайрхтыг нэрлсэн бэ? Жишээ нь бурхан буудаа уул байна бурлаа. Бурхан хэмээх үгийн цаана дээдийн хүч гэсэн учиг ухаан байгаа. Мөн халдашгүй байх ёстой, хамгаалж байх ёстой гэх мэт ухаанууд бий. Засал хийж байхад завсрын ертөнцид гацсан сүнсүүд дагсан, наалдсан, тусламж хүссэн тохиолдлууд байдаг. Тэднийг хураагаад эрлэгт тушаавал болох уу? Учирлаж хилээд завсар ертөнц рүү буцаах уу бурлаа. Завсар ертөнцид нь үлдээвэл илүү цохилтой. Гэхдээ цаг нь болсон, хийх үйл нь дүүрсэн бол эрлэг өвгдийг дуудан хураалгах хэрэгтэй. Үйлсэн дүүрээгүй байвал ямар орон зайд байсан яг тэнд нь үлдээх хэрэгтэй. Онгоц юм уу метро сүрснээс
Сууж явсан олон хүмүүс нэг дор амиа алдвал тэднийг яаж дэнсэлдэг бол буурлаа. Осолдох, эндэх, дэлбэрэх, шатах зэргээр амиа алдсан сүнсийг үүлэн гүйцэн бол удмын өвгт нь аван ирлэгт дэнслүүл. Үүлэн гүйцээгүй сүнсийг ирлэгт дэнслэн шүүгээд завсар ертөнцид тодорхой хугацаагаар үлдээх эсвэл өөр ямар нэгэн таарсан шийдвэрийг өгнө. Гинтийн болон гинтийн бусаар өөд болох эсвэл завсрын, харын, цагааны гэд айлч ертөнцид байсан хамгийн түрүүнд ирэлгүүд махан биеэ салсан сүнс бүрийн хажууд очин тусна. Хагас өглөөд байсан ч тэр хүмүүний сүнсийг гархан ирж дэнслэнэ. Нээрэн ирчээд тосоод зогсож байдаг юм байна лээ. Ирэлгүүд ирчихсэн тохиолдолд тэр үрсэд туслах хэрэггүй буюу боломжгүй гэж ойлгосон. Ингээд хүмүүний сүнсийг ирлэгээс өмнө хар сүнсүүд хулгайлаад авчихгүй юу? Үгүй. Онгоцны том ослын мөрөөр явж шинжсэн зүүн бэлэгтэн ингэж бичсэн байсан. Харын талын харь гаргийнхан буюу харь гаргийнхан дотроо хар цагаан гэж би зориуд онгоцыг осолдуулан онгоцонд байсан хүмүүсийн махан биеийг сүнстэй навч аваад махан бие дээр нь судалгаа хийсэн гэж хэлсэн байсан. Энэ үнэн байж болох уу буурлаа. Хэрвээ махан биеийг авч утсан бол тэнд сүнсний үйл хэрэг өрнөхгүй. Тийм зүйл байх боломжтой. Хүмүүний сүнс тэд нарт хэрэггүй юу буурлаа. Хэрэгтэй байлгүй яах. Тэд бас хүмүүний сүнсүүдийг шинжлэн үзнэ. Тэгэхдээ эрлэг өгöd тосон байх үед эсвэл тэдэнд энэ тухай хэл чимээ ирвэл очин шууд бүгдийг нь хураан авч дэнслэн үзээд завсрын, харын, цагааны ертөнц рүү илгээж болно. Харийнханд сүнсүүдийг алдах ямар ч боломжгүй юм уу буурлаа. Хэл чимээ удаан ирэх тэдгээрийн сүнсгэл хүч нь сул байх тохиолдолд алдах боломжтой ч алдах нь цөөх. Осолд орон нас барвал тэр сүнсийг үүлээд үргэж амжаагүй гэд дэнснээс нь хөнгөлөх завсрын ертөнцид үлдээхгүй байлгах зүйл байгаа юу? Буцааж хүмүүн төрөлд төрүүлж үүлийг нь дэлгэрүүлэх болов буурлаа. Үгүй. Тэгэхдээ ийм зүйл байх боломжтой. Удмын эцэг өвгдийн хишиг буян хайр ивэл нь ариун байвал амьд ахуйда эцэг өвгдийн төлөө үүсээ дүргэж байсан өвөг дээдстэй зориулан цай, сүү, эдээ ундааны дээжийг арх шимийг үүнд тооцохгүй. Өргөж байсан эсвэл эдээ будаага баян хангаад ариун өргөдөг. Ан амьтдыг авран тэжээсэн байгаль ээжийн төлөө ямар үлийг дүүргэсэн байна вэ гэдгийг үндэслэн завсрын ертөнцид үлдээлгүй аврах боломжтой. Заавал өхүүлнэ гэж болохгүй. Үрсийнхээр азтай гих өвгдийн хөр заавал амьдрах учиртай амьд гарах ёстой гэх тоотой зарим нэгэн тохиолдолд тэднийг амьд үлдээ. Эмчнэрийн буруугаас болж мэндэлж чадаагүй болон мэндлээ дуталгүй амиа алдсан сүнс олон байгаа. Тийм эмч нарыг ирлэгт хэрхэн дэнсэлдэг вэ буурлаа. Эмчийн буруу юу, эхийн буруу юу, өрөөл нэгний буруу юу, тэр үр мэндлэх тохиолгүй байсан уу? Тэр гэр бүлд уй гашуу авчрах ёстой байсан уу? Сануулга болон ирсэн өрөө гэдгийг дэнсэлдэг. Тиймээс бүх зүйлийг эмчрэл рүү жихэж болохгүй. Өрөөл нэгний буруу буюу хар сүнсний дайрлаггүй хэн нэгэн хүмүүн хар сүнсэд бариулан үйлцэнүү гэдгийг шүүн. Эмчийн буруу байвал гэр бүл хамаатан садан найз нөхөд болон өөрсдийнх нь буян заяа хангалуун элбэг дэлбэг байдал, бусдын итгэлийг даасан байдал, зан ааш, сүнсний өгөгдөл чадвар, дүүргэх үйлс гээд энэ бүгд
рүү дарааллын хэмээр дэнсийн үйл дамнан хүрнэ. Ойр тойрны үрсээс нь аван мордох, өөрийг нь маш хорон тамлан тарчлах юм уу тэгж өхүүлэх зэргээр дэнсийн үйл олон бий. Авря гэсэн ч хэрэгтэй эд байгаагүй, эсвэл сэтгэл нь хүрээгүй юм уу, хоорондоо өстөн дайсан байсан юм уу гэд эмчийн бурууг дотор нь ямар үйл хэргийн буруугаас вэ гэдгийг цааш нарийн шинжлэн дэнсэлж үзнэ. Тэгж байж хариу нэхлийг хаанаас эхлэхийг шийднэ шүү дээ. 49 хоногийн шалгуураа таваад Нарны аймгийн нэгэн гарагт очиж амьдрах эрх авлаа гэхэд тэнд очин сүнс юу хийх вэ бурлаа. Юу хийж болдог гэж тунгааж байна вэ үрс минь. Тэр гарагт анх удаа очиж байгаа юм чинь таниж мэдэн суралцаад л явах байх. Өмнө нь тэнд мэндэлж байсан бол байж болно. Шинээр мэндэлбэл өөрийн эрчим хэмнэн дахин шинээр мэдлэх хүртэл түүнд зааж сургана. Түүнд энэ гаригийн энэ хэсэгт ийм эрчмийг ялгаруулж, эрчмийн үйл хэрэг эсвэл орон зайг нь хариуцна. Тэнд төрөх учир тийм зүйлийг сурч дүүргэн шүү гэх мэтээр ойлгуулан дараагийн төрөлтөнд бэлдэнэ. Шууд л 49 хоног боллоо, одоо тийшээ явна гэд мэдлүүлэхгүй. Тэр бол сүнсний ертөнцид байж болохгүй хамгийн буруу зүйлж, ийм зүйл бас тохиолддог. Нэг үр нартаас хайлаад буд гаригийн ямар нэг оршихуйн эзэн болохоор товлогдсон, тамгалагдсан бай гэж үзье. Тэгтэл өмнөх тэр оршихуйн эзний үйл хэрэг маш хурднаар дүүрчихвэл тэр үрийг шууд аваачин сулгах боломжтой. Үүлийн хугацаа, шаардлага маш чухал. Нартаас хайлаад онгод болсон бол онгод болох хүчинд хамгийн багадаа 100 жил сургаж бэлдэнэ. Охин нь жирэмсэн байхад аав нь өвчтөй байжээ. Аав нь өнгөрөөгүй байхад аавынхаа сүнсийг авсан үрийг нь охин нь төрүүлсэн байдаг. Үүнийг тайлбарлаж өгнө бурлаа. Боломжтой. Аавынхан сүнсүүд биеэс гараагүй байхдаа хуваагдж байсан. Эсвэл нартаас хайлсныхан дараа үүлийн сүнсний нэг болон бууж ирсэн байж болно. Хүнд өвчнөөр өвдөж нас барсан эсвэл зуурдаар нас барсан хүмүүний хооронд эрлийн дэнсийн шүүлт ялгаатай байх болов бурлаа. Бусдын гарт өөрийн буруугаас өвчнөөр, жамаар гээд нартаас ямар ч шалтгаанаар хайсан бай, эрлийн шүүлт яг адилхан өрнөнө. Мэндэлсэн цагаас хойш сайн муу, ямар үлсийг хийсэн, ямар хэрэг тарьсан, ямар эрдэм ур чадварт суралцсан бэ, бусдыг хэрхэн баярлуулав, эсвэл гомдоо гэх мэтэр цаашлан маш олон зүйлсийг дэнсэлж үзнэ. Өөрийн буруутай үлийг буюу үүлийн үрийн урхаг, үр дагаврыг амьд хугацаанд танин мэдсэн бол үүлийн үртэй үйлсээс нь хасна. Буйны үүлийн төрөл хэр хэмжээ гэж байна үсттэй. Нас барсан хүмүүнийг эрлэх дэнслэхдээ түүний хийсэн буйныг төрөлжүүлж үзэх үү? Нохоо хооллоход хэдэн хувь, мод тарихад тэдэн хувь, гол цэвэрлэхэд тэдэн хувь гэх мэтээр тооцох хувь гэж байгаа юу? Ганц 2 төрлийн буянг олон дахин хийвэл буян дүүрэх учир байдгүй бурлаа. Буйны үйлд тооцогдох 1000 гаруй төрлийн 100,000 гаруй үйлс бий. Эдгээрээс тэр үр хэдийг дүүргэж вэ гэдгийг эрчмээр нь ялгаад үзчихдэг. Мэдээллийн эрчмүүдийг задлан дэлгэж байгаад буйны 100,000 гаруй үйлсээс тэднийг нь дүүргэсэн байна гэх мэтэр хөөж үзнэ. Түүнчлэн нүглийн үйлс гэд бас байгаа. Нүгэлт тооцогдох үйлсээс хэдийг хийсэн байна вэ гэд дэнслэхээр тэр хоёрт хамаарахгүй ийг л жирийн үйлс үлдэнэ. Тэгж үзэхээр буян болон
нүглийн хэмэнд гараад ирнэ. Энэ буйны үйлээр тэр нүглийг нь цайруулж болох юм байна гэх мэтээр дэнслэн үзээд үлдсэн буюу дүүргэсэн үйл хэргийг хэмээг тооцно. Эрдэм ухаан мэдлэгийн үйлсийг нь бас ийм маягаар шалгаж үзнэ. Зарим үрс ганц төрлийн олон хийсэн үйлээр буюу буйн нь дүүрэх тохиолдол бий. Амьтны айгаас ирсэн үр байлаа гэхэд нохой, шувуу, ан амьтдыг хамгаалсаар байгаад буйны үйл нь дүүрэх боломжтой. Хүмүүнтэй холбоотой бол дан ганц үйлээр дүүрнэ гэж ойлгож болохгүй. Хүмүүст хэр олон сайхан үгсийг хэлсэн бэ? Бусдад хэр олон узаарлан ууралсан бэ гэдэг нь нүгэл буяндаа хуваагдана. Зүгээр ууралсан бол буян дотроо, буруугаар хэлж гаргасан бол нүгэл дотроо, муу үйл хийсэн ч тэр нь сайнны улбаатай байвал буян дотроо гэх мэтээр багтана.